Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За ингээд ихцээ багш бит хоёроо хөдлөхөр одоо бараг сүүлийн 1 сар подкастт ерөөсөө орсонгүй хийсэнгүй тий. Тэгээд яагаад ингээд подкаст хийх завгүй явбаа гэхээр одоо 2 удаагийн сургалт авч та тий. За нэгийг сургалт нь болохоор бүр сүүлийн одоо эцсийн удаа юм дээр төрөвчсөн нэлээд шахсан сургалт явъя гэдэг. Хажуугаар нь 2 бит авчуу. Мөн түүнтэй зэрэгцээд одоо бид нэр ухамсараа шийдсэн бол мэдрэмжийн хангах өөр өөртөө тулах ийм нэг үйл явцууд цаг хугацаа орон зайг шахах нэг ийм үглүүд яваад өнгөрлөө. Тэгээ энэний талаар та бүгдтэй нэг дэлгэрэнгүй яг юу болсон талаараа ярья гэд сууж байна. Ер нь бол яг бодлын эзний үүсэл хөгжил чинь бид нар ингээд ухамсарын сэргэлт хийснээс эхэлж байгаа шүү дээ. Одоо хүн яг өөрхөн дотоод оршихуу гэж яриад байгаа дотор байгаа зүйл нь гаднаа одоо энэ тэнцүү гарч идэг гэж ярьдаг шүү дээ. Ярьдаг гэж угаасаа тийм тийм. Гэтэл одоо бид нэр ухамсарын хувьд өөрхөн сүнсээрээ бүрэн аялаад өөрхөн сүнсний дээд зорилго өгдлөө олж мэдээд тэгээд шилжиж очих тэр хэмжээсэн шилжилтийн сүнсний хувьд одоо дээд хэмжээстэй хүрчээд тэгээ буцаад бид нар энэ өндөр ухамсарыг одоо амьдрал руу өөрсдийнхөө одоо махан биеэр дамнуулаад тий өөрсдийнхөө одоо арга амьдрал гэж ярьдаг шүү дээ. Энэ рүү оруулах хэрэгтэй болсон. Тэгэхгүй болохоор яг ингээд дотроо ухамсараараа агуу том тий гэд өөрсдийгөө ингээд дэлхийн дайтай тэрнээс сайшаа дайтай одоо ийм тэлэлттэй гэдгийг ойлгочод байгаа мөртлөөсөө тэр яг ингээд амьдрал дээр гарах гэхээр тэр нь гарч чаддгүй гацаатай. Тэг өөрөөр хэлбэл ухамсар гэдэг юм чинь өөрөө ингээд бүхнийг бүтээх агуу хамгийн бага нэгж штэ. Төсөөлөх юм бол одоо бидний одоо хамгийн тэр нарийн бүх юмыг бүтээж чадах өндөр тэм чадамжтай ухамсарын юм нэгжүүд байдаг. Тэг тэрийгээ бид нар ингээд нэг дотроо мэдрээд өдөөччээ. Одоо энийг амь амьдрал руу гарах гэсэн чинь одоо амьдрал гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болсон. Амийн эрчим гэдгийг ойлгох хэрэгтэй болсон. Бидний энэ амьд хэрхэн яг одоо амьдралд ингээд уусаж орж ирдгийг бидний өөрсдөө гэж бодоод байгаа сүнс гэдэг чинь яг өмнөдөр ухамсарт байсан амьтаас оршихуй шүү дээ. Амийн урсгал амьдралын эрчим бүтээтэй ингээд холбогддог. За тэгээд өөрөөр хэлбэл бид нэр ингээд амиа хичээсэн, амиа бодсон, ийм нүүд жижигхэн одоо аргацаасан ийм айц дундаа хүлэгдсэн ийм хувь хүн гэдэг ойлголтоос бид нар яг энэ дотор мэдэрсэн тэр агуу ухамсараа агуу мэдрэмж олгож гайхах тэр одоо тууллыг туулах ёстой. Тэр өөрөөр хэлбэл бид нар одоо мэдрэмжээчсэн буюу зүрх сэтгэлээ нээгээд одоо өөрийнх нь дотор ингээ бүгдийг багтаах хэмжээний чадамжтай болгож өөрсдийнхээ хувьсгах хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгвэл нөгөө дотоод зөрчил гэж ярьдаг шүү дээ. Дотроо ингээд чадна мэднэ тэг нэгэн гэсэн мэтлээсээ гаднаа юу ч чаддгүй. Санаанаас сачин өрөхгүй гэдэг шиг болчиход байна ш. Тэр энийг ингээд дотор бодож сэтгэж бүтээж хийж чадаж болох бүх зүйлээ гаднаа яг шууд гаргаж чаддаг тэр чадамжийг суулгаж авахын тулд одоо сүүлийн хэдэн сар зарцуулагдчихна. Тэгээ ерөнхийдөө бол бид нар чинь энэ ухамсарын мэдрэмжийн гэдэг энэ хоёр замыг хоорондоо тий ямар ч ухамсар шууд мэдрэмж олж амьдралаа гардаг, ямар ч мэдрэмж шууд ухамсар олгож чаддаг юм нэг нэвт шовт дээшээ доошоо гэсэн юм одоо хуургалт буюу бүрэн хусал хийж чаддаг төвшөнд орж ирж иж сая одоо тэр монголчуудын нэг агуу бүтээн байгуулалт дэлхийд гэгэрүүлэх том аян өрнөлүүд явдаг юм байна. За тэгээ эндээ өөрсдөө ч бэлдэнгээ яг бидэртэй ингээд даалдтаа угаасаа учрах хэвээр бүх сүнслүүд маань учирцгаагаад тэгээ энэ аян замыг хамтдаа хийгээд ингээд сүүлийн 1 сар бол ямар ч завгүй асар их тийм нэг сорио туулал тий өөрсдөө гацаанаас гарах бүх талын л одоо чадах чансаагаа сариулсан үйл явц болж өнгөрлөө. Андаах цаавгүй л тий баяны цаар өнгөрлөө. Тэглээ тий. Тий.
За тэгээд яагаад сүүлийн нэг удаагийн нэг сарын онлайн сургаалт гэдэг нь зарласан байгаа даа шүү дээ. Энэний учрыг нэг ах ичнийг тайлбарлаж өгөөд тэгээд ер нь дараачийн сургаалт маань одоо ямар бүтэц зохион байгуулалттай явах гэдэг вэ? Энэ талаараа нэг ярих уу? Тий. Одоо яг энэ сүүлийн нэг сарын тэгээ бүх зүйлөө өгөх сургалт гэдэг нь бид нар хүрсэн ухамсартаа татах өөрсдийн тий хүрсэн мэдрэмж рүүгээ бас татах. Өөрөөр хэлбэл ухамсар мэдрэмж хоёрыг энэ тэнцүү болгож төлөвсөн ийм одоо дээд эсүүдийн чадамжуудаараа бусдын сүнсийг төлөвшүүлэх. Яг одоо сүүлийн нэг сарын сургалтанд баг 60 дун хамрагдлаа. Бүгд л энэ амьдралын эзэн гэдэг төлөвөттэй. Амьдралын эзэн гэдэг нь болохоор энэ амьдрал гэдэг чинь агуу амьтаа болгоны хэлхээс идэг юм аа. Тэ бидний энэ амьсгалж байгаа агаарч нь хүртэл амьтаа бүхнээс үүдсэн юм аа. Эрчим байгаа. Идэж байгаа хоол хүнсэн гэсэн амьд. Юус ингээд амьдралын агуу орчмыг ойлгож суралцах хэвээр ийм одоо амьдралын эзэн төлөвийг эзэмсэн хүмүүс сая нэг одоо 8 амьдралд эзэн төлөв олж авч байгаа. Тэгнээс цаашаа эрхчлөө гэдэг сүнсний эрхчлөө. Ягдвал цэвэр ухамсар нь цэвэр мэдрэмжээ үлдүүлдэг. Цэвэр одоо мэдрэмж нь цэвэр ухамсар руугаа шилждэг. Энэ одоо чадамжийг сүнсний хувьд эрхчлөө гэж хэлдэг. Ямар ч мэдрэмжинд давтахгүй. Ямар ч ухамсарт баригдахгүй. Ерөөсөө ингээд сүнс өөрөө ингээд бүх зүйл нь хязгааргүй төлөвт. Сүнс ч одоо бид нар өөрсдөө шүү дээ тий. Өөрсдөө л бид нар юу ч хязгаарлагдахгүй болдог. Бүр хязгаарын тухай ярих нь ч хүртэл утгагүй. Хязгааргүй ярих нь утгагүй байдаг. Тэр төлөвүүд рүү одоо ухамсар мэдрэмж хоёроороо сая зэгцэрлээ л дээ. Тэгээ одоо болохоор одоо эрхчлөөний дараа бүтээгчийн дээд төлөвүүдийг бас өөрсөндөө нээх аялал явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх чадамжаа тэр нэг сарын сүүлийн сургалтанд орж байгаа бүх хүмүүсээ босгосон. Тэгээ урд нь бол бид нар ингээд одоо сургалт маань явагдаад бараг жил хагас болж штэ тий. Тэгэхээр чи энэ одоо хугацаанд сургалтанд ингээд өөрсдийн төвшөнд татаа явсан хүмүүсээс маань одоо буцаад өөр сургалтаар ч юм уу эсвэл өөртөө биед байгаа ч юм уу эсвэл одоо энэ даалт ертөнцтэй очроо олохгүй ингээд тий одоо ингээд нэг том гал үүсгэж чадахгүй сэрээсэн бүх хүмүүсээ ингээд нэг галд барьж чадахгүй бид тэр явж исэн. Яг бол өөртөө ингээд хэмжээсэн шилжилт гэдэг юмтайгаа нүүр тулцсан. Маш хурдтай шилжиж. Маш хурдтай шилжиж исэн. Тэгэхээр бид нар яг өөртөө очрыг олоход нэг зав зай гардгүй байлаа. Тийм энэ ухамсар мэдрэмж хоёрыг чинь энэ тэнцүү болгож зэгцлэхийн тулд ялангуяа ухамсараар ол ингээ хурдан сэргчдэг байхгүй хүн. Хязгаараа тавиал таньж мэдээл явцдаг бол мэдрэмжээр давах ч айгүй хэцүү байна. Мэдрэмжийг хувиргаа хангах. Тийм мэдрэмж гэдэг чинь одоо бидний 8 амьдралд авсан бүх мэдрэмжийн тий өөрөө өөрсдийгөө хүлчихсэн тэр сэтгэлийн шарах гацаа одоо энергийн одоо айцаас үүдсэн блокууд тий энэ болгоноос тавирах чинь өөр айгүй хэцүү. Тийм тэр дадлуудаас салах ч юм. Тийм биендээс усан хэв дадлуудаас салах хэцүү байлаа. Тэгээ нэг жаахан ухамсар агшихаараа тэнтэй холбоотой гүний бас нэг одоо энэ гаццсан айцуудтайгаа нүүр тулаад дахиад нэг ухамсар ахихаар дараагийн гүнийх рүү нас орох шаардлагатай болоод энэ бичлэг явсаар аваад ингээд нэг мэдрэмж ухамсар хоёроо тэнцүүлж зэгцэлж авч байгаа байхгүй. Тийм ухамсар хэдий чинээ дээшээ ахих тусам хэдий чинээ доошо гүн рүү тэр мэдрэмжийг ухаж зэгцэлж одоо тэр мэдрэмж гэж яриад байгаа чинь бидний одоо энэ оюун бодол тий сэтгэл хөдлөл биеийн хэв дадал 3 штэ. Энэ 3-аас бүтцэн энэ их зүйл мэдрэгдээд байна штэ. Бодол маань мэдрэгдэж чинь, сэтгэл маань мэдрэгдэж чинь, хэв дадлаар зогсооцоогүй бид тэр үйлдэж чинь, үйлдэлээ мэдэрч чинь тий. Тэгээ энэ 3 чинь өөрөө ингээд амьдралын жижиг тавьд гаццсан юм их одоо хөвшмөл болцсон тий. Дом болцсон буюу одоо зовлонд донтдог. Зовлонгоосаа гарч чадахгүй тэрэндээ гүн живцэн ийм нөхцлөөс бид нэр зовлонгийнхан гүн шалтгаан айц болцсон тэр асуудал болгоныхаа арт нүүр тулж гарах замаар өөртөө зэгцэлж байгаа байхгүй. Тэг чи өөрөө хэлбэл хүн өөрийнхөө тэр зовлон гэдэг юмаа юу нүүр толгонотхоо бид нар цухтаж амьдардаг үстэй.
Тэр нь болгонтойгоо ингээд зоригтой нүүр тулж тэрний гүний тэр зовоод байгаа бүх мэдрэмжийг сэтрээж агаад тэр лүүгээ ингээд орж цэгцэрнэ гэдэг чи өөрөө нэлийн дааж тавшгүй. Тэрнийг маш хурдтай шахуу явцсан учраас одоо би тэгэд ингээд галаа цэгцлэх ажил дээр одоо бүр цэгцлээ ч гэсэн цэгцэлж чадахгүй төвшөнд байсан. За одоо бол яг энэ ухамсар мэдрэмжийн нэг цэгцрээд ирсэн. Энэ хоёрыг ингээд бүтэн ингээд цэгцэлсэн үнийг бүтээгчийн дээд төлийг эзэмсэн хүн гэж чаа. Өөрөөр хэлбэл юу бодно тэр нь биелэх өндөр чадамжтай болсон гэсэн үг бид нар. Тэгэхээр одоо урдны их чөлөө гэд манах галтай тийм 60-аад хүн одоо саяны суулт гэсэн 60-ад хүн гэдэг нэг 120-ад хүнтэй юм галыг бид тэр яг одоо тэр хэдийг ингээд цэгцлэнгээ одоо нэгдэл болгож байж авах. Ахаад тэр хэдийнхэн дотор байгаа өшөө чадамжуудыг хөгжүүлэх те. Тэгээ энэ даалт ертөнцид ингээд одоо хөтлөөд орсон одоо хөтөлбөр ингээд 6-7 гэд манай сургалтууд явж штэ те. Хөтлөөд явж байгаа хөтчин юм чин одоо энэ галд байгаа бүх хүмүүсээ ингээд бас завхад цэгцлэх ажил орж ирж байна. Тэр дотоод ертөнцийн гадна ертөнцид нь нэг чад гаргаж чаддаг болох цэгцлэхийн тулд одоо бидний галаа буюу хамт олно. Тэдэн дээрээ нэлийн тулсан тэдрийгээ дэмцсэн болох гэдэг байхгүй. Тэр нэлийн тийм нэгт холбоотой байнгын үйл явц өрнөлтөө одоо уялдаа холбоо сүлжээтэй нэг юм хамт бол нэгдэл болж явах гэдэг тийм. Тийм. Тэгээ одоо бидний дотор мэдрэгдээд байгаа болгон чинь л дотор ертөнц чинь штэ. Татаад ертөнцөө нэнгэр хүмүүс татаад ертөнцгүй юм шиг тий тэрийг нээх гээд байгаа юм шиг андуураад байна. Дотор ертөнц чинь та байгаа учраас та дотроосоо бүх юмаа мэдрээд тэрийн гаднаагаа хин ч мэдрэхгүй ойлгохгүй болохоор та мэдрүүлэх гэж ойлгуулах гад ингээд нэг зөрчил үүсээд тий нөгөөхөн доторхоос мэднэ нөгөөдгөө дотроо хийж чадаж бүтэн ойлгож чадахгүй шүү дээ. Тэгээ ийм одоо нэг харилцааны зөрчил болгон дээр бид нар ингээд зөрчил гэдэг зүйлийг тэгээ юунаас үүдээд байна гэдгийг би бинээс харах зачмаар өөрөөх нь доторхыг зэгцэлж одоо нэг талын тусгал гэдэг тасгал масгал хийдэг шүү дээ. Таны гаднаас хараад байгаа бүх юм таны дотор байна гэдэг тийм. За энэ миний ч одоо сая баг бүрэн утгаал бүр мэдэрсэн шиг мэдэр зэгцэрсэн шиг зэгцэрэх энэ үйл явц руу орсон. Тэгэхээр одоо бид нар бидний дотор мэдрэгдээд байгаа энэ болгон яаж энэ гадны ертөнц рүү бүтэн шууд утгаараа гарч чадах вэ гэдэг дээр л одоо бүрэн тэнцвэр ажиллах гэдэг бүрэн тэнцвэр олчлоо тийм. За тэгээд одоо ингээд дараагийн сургалтуудыг яг заалчих гэхээр бас арай заалдахгүй. Цаг нь арай болоогүй. Юу ч гэсэн бид нар одоо яг өргөө бас томрох шаардлагатай болоод бидний одоо хүмүүстэйгээ ингээд харилцаа холбоотой байх гэхээр өргөөгөө томруулах ажил гарч байна. Тэгээ өргөөгөө томруулаад үйл ажиллагаагаа цэгцэлж идэл бас нэг 10 хоног шинжтэй. Тэгж яагаад дараа ачаас нь сургалтуудаа зарлаа явах. Тий одоо дараагийн сургалтууд маань болохоор яг ийм хурдтай нийслэг өндөртэй юу гэдэг тийм поочндсан юмнууд маань одоо явахаа болж байгаа. Айл болох хүмүүсээ нэг зөөлөн аргаар тийм уусгасан. Зөөлөн уусгаад тэгээд өөрсдийнх нь өндөр чадамжийн төлөвүүдэрээ бодицүүдэрээ одоо дээдсүүд гэдэг яриач бас хоцрогдоод байна тийм. Одоо бид чинь ингээ бүрэн ховссон хүмүүс болох гэдэг нь шүү дээ. Өмнө нь аль өчөөхөн жижигхэн байлаа. Айцтай үлгцэн. Одоо л айц олгоноо даавн тулаад түүний цаана гарч чаддаг юм. Ир зориг, ихтгэл дүүрэн одоо өөрийн бүрэн чадамжаар амьдрах боломжтой ийм ховссон хүмүүс бий болж байна. Тэгээ одоо ховссон энэ хүмүүс чи яах юм? Одоо өсвөр насны хүүхдүүд бол хувьсгад амархан байна. Тэд нар бүр ингээ бэлээхэн биднээс их өөр сүнстэй хүмүүс ирж байна. Сүнсний танил хийхээр яг ингээд нэг өсвөр насны хүүхдүүд шал өөр байгаа таахгүй сүнсүүд нь. Тэгэхээр би тэд хувьсчлаа, бусдыг хувьсуулах хэрэгтэй. Хувьссан хүн гэдэг чи одоо шинэ нэгний шинэ хүн болох гэдэг шүү дээ. Тэгээд тэнд одоо бид нар хувьсаад цэгцэрхээр энэ бидний шинэ үеийнхэн буюу өсвөр насныхан түүнээс бага балчин наснуудынхан тийм эднэрийн чинь зам дардан болох гэдэг бид нар цэгцэрч байна. Одоо ингээл гэр бүлд одоо
болгонд л тохиолдох асуудал байна. Хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй байна. Эдрийг ерөөсөө бид ойлгоход хэцүү байна. Яагаад тэгэхээр тэр сүнснийх нөгөөдөл бүр тис хондоо шал хондоо байгаа шүү дээ. Дотор ертөнцид нь шал өөр. Тийм. Тэгэхээр одоо бидний одоо энэ ертөнц тэдний хувьд болохоор үнэхээр хуучинсаг байгаа. Маш хуучин. Бүр одоо бид ингээд хувраад өөртөө хувьсгаад бид нар хажууд нь хуучин байгаа дээ. Тэгвэл хувраагүй хүмүүст бол бүр хэцүү байгаа дээ шүү дээ. Тий, одоо яг өсвөр насны хүүхдүүд ялангуяа бидний зүгээр нэг хууч усаж чадаагүй нэг түүхий одоо айцсан дунд л хүлэгдэж байгаа. Бид энийгээ зэгслээ очвол үр хүүхдүүд маань зүгээр тэр дардан дээд бүтээгчийн чадамжууд нь зөв бэлээ хийл хүүхдүүд байгаа. Тэгэхээр бидний энэ тал руу ер нь одоо ингээд сүүлийн одоо орж ирсэн хүмүүс маань одоо сүнслэг хүмүүс маань тий сүнсний чадамжтай хүмүүс маань ер нь төрөл бүрийн авьяас төрөл бүрлөө ингээд салбар руу орох өгөгдөл авьяастай хүмүүс маань өөрөөсөө өгөгдлийг гаргахын тулд одоо эдгэртэйгээ нэгт холбоотой ажиллаж ийж бид ингээд нийт рүү нийгэм рүү орох нэг тийм. Одоо бид хэдийн цаашдын зорилго бол энэ нийгмийг өөрчлөх. Тэгээ сая өөртөө зэгсэж байхдаа бидний бас одоо яг бодлын эзний багшил гэж явна л да. Багш гэхээс илүүтэй хувьсан одоо хүмүүс л гэж хэлэх юм да. Хүмүүс гэж хэлэхээр бас их сайн хувьсан төрөлтөнгүүд гэж хэлмээр санагдчих тийм. Одоо хүн гэдэг ойлголт чинь хүн шиг хүн болно гэдэг эдгэр чинь ингээ хуучин эрдний хуучин юмуд болчиход. Одоо шинэ нэрэнд бол бид нар шууд төгс төрөлтөн гэдэг рүү хардах гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн гэдэг шиг хүн төрөлтөн гэдэг шиг тийм төрс төрөлхтөн бий болох гэдэг. Тэгэхээр энэтэй холбоотой үйл ажиллагаа маань нэлээд одоо уялдаа холбоотой цаашаа явах бах гэж угаасаа явна тий. Энэтэй холбоотой бас цаашдаа бусдыгаа өгтөчлөө замчлаад явах багш нар маань ч гэсэн сая бэлтгэгдээд маш их сорионуудад ороод тий сүнснүүд нь өөрсдөө бүр энд улам өөр өөрсдөө шахаад зэгсэрч байна. Ингээд цаанаасаа л жамын дагуу болж байгаа зүйлс. Одоо 90 шилжигтэй холбоотой. За одоо тэгээ энэтэй холбоотой бас одоо яаж ингэж за сургалт бол яг одоо ингээд нэг уусаад жоох нэг удаашралтай явах нэ. Гэтэ удаашралтай гэхээр тэгж яхад удсан зүйл. Урдны бидний ингэж хурдан явдгийн хажууд удаан болохоос биш бас бусад сургалтуудын хажууд бас хурдан харьцангуй хурдан. Тий цаг хугацаа орон зайг бол бүр хэмхэн дээр хэмжиж аваад би тэгээд яг нь яг бидэртэй цуг ингээд хэмжээс шилжээд галзуу юм шиг явдаг. Галзуу уралгаан шиг тэр зүйлсээс илүү арай уужуу мөртлөөсөө бүрэн хусах боломжтой юм 3 шатны сургалт явагдах юм. Манай дээр. За ер нь хугацааг зарлаад хэлжүүл одоо 7 хоногийн сургалт анхан дундын сургалт авдаг байсан бид тэр урд нь 7 хоног. Тий. Энэ 7 хоногийн сургалтын дээр өөрсдөө хэмжээс рүү шууд байгаа бүгдийг л хийждэг байсан шүү дээ өчтдөг байсан тий. За одоо өгөн мэдээж гэхдээ энийг арай нэг юм одоо яг хуужин суултын арга барилт маань болохоор хамтдаа нисээд байгаа тэр хүмүүстэй туулан дутаад байдаг гэсэн. Тийм яг тэр дадал баг. Дадлын ертөнцийн энэ их өөрчлөлтөндөө итгэж чадахгүй тий. Итгэсэн нэгнүүд нэнийг нэг амьдралдаа ингээ хөвшүүлж чадахгүй. Тийм. Амьдралуугаа ороод хайчаад байдаг гэсэн. Хайчаад юм дутуу одоо тууллууд байдаг. Тэгээ тэрийг өөрсдөө тэр генийн төлхөр ном уншдаг гэсэн үү тий. Эсвэл босод ухаалуудаараа ингээд ааж нөхтгсөн үү? Тийм байдаг байсан. Одоо болохоор бид нэ туулалтай мөртлөөсөө хурдан шилжүүлэх гэдэг байхгүй. Тэг зүгээр ч гоо тий ухамсарынхан ч хувьд бүтэн мэдрэмжийн хувьд ч бүтэн шилжүүлээд тэр хүнийг бүтэн хувьсах гэдэг. Тэгээ хувьсж явах явцдаа тэр хүн өөрөө эхний 7 хоногт бол тий ухамсар мэдрэмж хоёрын сүнсний тухай тэгээ энэ бүгдийг ингэ чөлөөлж өөрөө ингэ жиг нөгөө намаг балчиг одоо матриксаасаа босож ирэх тий эндээ даадах тэр бүх дотор мэдрэмж нарийн мэдрэмжүүдээ ойлгох нэг юм 7 хоногийн бүр яг ингэ нэг сэрэлт гэдэг зүйлийг бол ингэ бүтэн мэдэрч босч ирэх тийм сургалтууд явна. За тэгээд дараа 1 сарын сургалтын дээр бол хүн яг өөрийгөө таних мэдэх өөрийн ертөнцөө гацаа алгантайгаа нүүр тулах замаар тий мэдээж багш нарын одоо энэ хөтөчлөх замчилгааны дотор цэгцэрнэ 1 сар дотроо. За тэрний дараа үнэхээр би энэ дотоод ертөнцийн тий надад байгаа энэ бүх зүйлээ би ингээд бусдад тий билээхэн шууд ил гайгаж чаддаг болох төвшөнд орё гэх юм бол одоо 10 хоногийн бит сургалт.
За энэ бол одоо жигтэйхэн одоо энэ хоёр шатыг давцсан хүн л орно. Тэрнээс гадна бас нэг одоо шууд одоо үүдээ энэ тийм сургалтаар явц. Ер нь одоо өөрөө бэлэн болцсон. Онлыг нэлээ сонсчлоо. Тэгээ практик дээр одоо яг ерөөсөө л бодит юм руу орё гэсэн нэг хүмүүс байдаг шүү дээ. Эдгэрт бас зориулсан сургалт байгаа даа тий. Тий одоо ихэнх хүмүүсээс ингээд тусгаалсан VIP сургалтад асууж штэ. Тэг бид нар болохоор урд нь бол зөвөр байгаа хүмүүстэйгээ ажиллахаар VIP дээр ч зав цаггүй л ингээд яваад байсан бол одоо өөр болчлаа тий. Тэгэхээр бид нар тэр VIP-гаар сурахыг хүсэж чинь тэрэнд өгдөг. Тэгээд тандалтай айсан шидэр хэлэхэд нөгдөг. Юус одоо өгөхийн төлөө л байна. Өөрсдөө зэгцэрч байгаа учраас тэгээд бодлын эзэн одоо хүслийн өргөө гэдэг нэртэй өргөөтэй боллоо. Тэгээд хүслийн өргөө гэдэг нь бидний яриад байдаг тэнгэр эцгийн дээд ухамсарын төлөв, дээд хүслүүд бидний дотор бүх сүнсэнд манд байдаг. Тэгээд өөрсдийн сүнсний тэр хамгийн дээд хүслээрээ амьдрна гэдэг нь өөрөө одоо өөрхөн хамгийн дээд өгдлөөр ашиг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэнгэр эцгийн хүсэл гэдэг нь бидний дотоод цэвэр хүсэл байх нь энэ цэвэр хүслийн амь амьдрал руу хэрхэн буулгах нь мөнх тэнгэр үүлэх нь тий. За тэгээд энэ хоёроо ингээ хослуулад яг энэ хоёрыг амь амьдрал дээр бүтэн буулгаж ирж чадж байгаа нь тэр амьдралын эзэн төлөвийг эзэмсэн эрх чөлөөт сонснууд байх нь. Бидний дотор тэр эрх чөлөө гэдэг юм чинь амар хүчтэй ханхалдаг. Гэхдээ эрх чөлөө хийцээч ирэхгүй гэдэгт итгэдэг. Эрх чөлөөг өгье ч гэсэн тэнд итгээд авчлаач гэж бодож чадахгүй тийм түвшинд бид нар баригдмал байсан бол одоо итэр ингээд боломжтой болж байгаа. Урд нь бол бид нар одоо зөвхөн ингээд сүнслэг тал руугаа их явлаа шүү дээ тий. Энэ сүнслэг хүмүүсийг аль болохоор олон болгохын сүнсний чадамжийг нэмээ. Сүнснийхэн чадамжийг ойлгуулъя нэ гэсэн сургалтууд одоо тэтэртэл зориулсан үйл ажиллагаа явуулдаг гэсэн бол одоо ер нь нийтийг хамарсан бүгдэд нээлттэй. Тий, хувьсыг өөрчлөгдөе, хувьсгал хий гэдэг юм төлөвөөр орж байна. Тэрнээс гадна одоо бид нар урд нь бол нэг хувь хүний амьдрал ахуй тэр нэг засал хийдэг үү одоо тэр тал руу ордгоо байсан бол одоо хэн бүхэнд нээлттэй болох гэдэг байна. Одоо зөө дуруугуудыг бүх төвшний ямиг л хийх чадамжууд нэгдэж штэ. Тийм, урд нь бол одоо ялгамжтай байгаа дээ штэ. Зөвхөн сүнслэг гэдэг. Одоо бол яг сүнсэн сэрсэн байна уу, сэрээгүй байна уу гэдэг сонирн биш байгаа дээ. Одоо ерөөсөө одоо амь амьдрал буюу энэ ахуй амьдралын зүйлүүд рүү бид нараас ороход бэлэн болчиход байна. Тийм, амьдрал гэдэг зүйлийг бүтэн ойлгуулад амьдрал эзэн төлөвлөгөөр амьдрал сурах гэдэг штэ ер нь л тийм. Ер нь л тэгээд бидэд тохиолддог зовлон бэрхшээл гэдэг зүйл болохоор зүгээр л бидний сүнсний нэг давж чаддгүй даваанууд л байдаг. Тэгээд тэрийг сүнснийг яхаар одоо нэг хоол сонсох хэрэггүй тийм. Хүн болгон амьтай штэ. Амьтай л юм бол сүнстэй л байгаа. Өөрөө л гэсэн утгатай штэ. Тэгэхээр өөрөө энэ амьдралд туулж чадахгүй байгаа тэр юмныхан цаана гараад дадаад тийм энийг нэг хэвэн болгоод сурцсан хүмүүс амьдрал бол улам амттай сонирхолтой тий өөрийн дотор байгаа энэ хэрч хүч чадал чансаа одоо байгаа бүхнийг хилчлэх бүрэн ийм дур хүсэл тэмүүлэлтэй болдог. Тэгээ энэ дээр дуртай болдог. Буюу одоо ирээдүйд бол тий хүмүүс одоо эд мөн гэсэн шидийн зүйлний араас хөөцөлтнөхөөс илүү өөрийн дотор ертөнцөө хэрхэн зэгцэлж тий дотоод ертөнцийн тэр агуу байдлаа амьдрал дээр гаргаж чаддаг болох үү гэдэг дээр л бүх зүйл төвлөрдөг болно. Тэгэд энэ нь дутцсан хүн одоо тий ингээд одоо нөгөө тренд болно гэдэг чи тий нэг юмс дутцсан мэдрэмж аваад явж идэг тийм үе рүү орно бодохгүй. Тэгээ энэ болгоныг эхлүүлэгч нь одоо яг энэ сэрэлт хийгээд далд ертөнцийн замаар явж байгаа хүмүүс аа. Ер нь бол тэгээд сая суултанд хамрагдсан хүмүүс маань бүгдээрээ л өөрийн дотор оршихуй дотоод ертөнц тий бас их олон одоо юм сургалт амьдсан хүмүүс байсан. Яг нөгөөстэйгөө нийх гээд энэ сүнслэг сургалт, сүнсний сэрэл, даалж ертөнц бясалгал гээд ингээд одоо нөгөө цаанаасаа бид нар ирж хайж штэ дотроос зүгээр байхгүй тий. Энэ болгоны ингээд нэлийн их туулалт болсон хүмүүс маань сая ирээд юу н дотоод ертөнцтэй холбогдоод өөрийн дээд чадамжуудыг гаргаад тий дотор хүчээрээ ингээд үйл хийж өөртөө эрчим энергийн мэдрэмжээр бусдад хэрхэн яаж нөлөөлж байгаадаа итгэлээ аваад юу хүн болгон л яг ингээд хэв дадлын ч хувьд, сэтгэлийн ч хувьд, тий оюун бодлын хувьд ингээд чөлөөлтүүд аваад нэлийн хувьрлаа. Тэгэхээр
урд нь бол тэг бид нар нэг юм ярьж байгаа нэг эвтэй тулаа үзсэн юм шиг бусдын дунд нэг одоо нэг хар гаргийн юм ярьж байгаа юм шиг байдаг гэсэн бол одоо энэ бүр ингээ хэвийн үзэгдэл болох хандлагатай шүү дээ. Яг үл ийм сэрсэн хүмүүс олон болоод ахын хэрээр зүгээр л гэр орондоо байж захта үр хөвгтүүдэд нөлөөлөл, эцэг ихтэй нөлөөлөл, удамдаа нөлөөлөл тэр байтгаа бүр одоо ээж аваадын сүнс хүртэл сэрэл зэгцэрхийг хүсэж штеп. Тэг яг ингээд даалт ертөнцийн талаар бүр ингээд маш их ойлголтууд өгдөг. Тэгэд яг энийг хамгийн гол нь манай энэ бодлын эзэн хүслийн өргөөнийхэн маань боддоор туулсан. Бид нар ингээд нэг энэ тэндээс авсан мэдлэг ярьдгүү. Тэгээ номноос авсан, гаднаас авсан мэдээллүүд ярихгүй шүү дээ. Юурээсээ ярьдгүү. Тууллаа ярьж шүү дээ. Бүр боддоор туулсан. Боддоор дотоод ертөнцөө чөлөөлөх замлаа. Тэрийгээ л ярьдаг. Тэрийгээ л одоо бусдад нээж өгдөг. Тэр төлөвийг гаргаж чадах хэмжээний эрчим энергийн урсгалыг эзэмшиж чадсан тэр чадамжаараа бусдад нөлөөлдөг. Ингээд нэг ясандаа өөрөө хэлбэл цэвэр өөрөө өөрхөн дотоод ертөнцийг ингээд чөлөөлсөн хүмүүс байдаг байхгүй. А тэг бүрэн чөлөөлсөн үү гэхээр одоо ухамсарын үед одоо өөрсдөө сэрээсэн хүмүүс бол бүрэн чөлөөлөг байх нь шүү дээ. Мэдрэмж чинь бүрэн чөлөөлөгжиж л энэ бүх юм чинь ингээд амьдралын чинь энгийн хэв дадал болж орж ирэх гэдэг шүү дээ. Тэр сүнслэг гэдэг ойлголт чинь. Тэгээд ер нь бол ингээд бүр амьдралд ингээд бүр таг гацсан хүмүүс байгаа шүү дээ. Зовлонгийн дөрөгтөө. Бүр ингээд сүнстэй сүнсгүйгэж мэдхгүйгээр тэгээд зүгээр л ингээд нэг юм одоо матриксын нэг тексттэй ангихстай тэр мөнгөний мөнгө үр ширтэй ингээд нэг хим хив дадал ингээд бүх юм ингээд бүх талаараа шахуулаа хайрцаглагтаад гацсан хүмүүс чинь тэр зүгээр л сэрхэхэд амархан гацснаа хүлэн зөвшөөрөл тэр ичмээсээ тавирууллуулаад тэг яагаад ийм одоо зовлонгийн энэ тойрогт орсон шалтгаануудаа гүн тайлуулаад учрыг ойлгоход л сая тэндээс сүнс зүгээр чөлөөлөгч идэг. Одоо хүмүүс хэлдэг штэ. Би одоо яг энийг хийчихвэл болчих гээд байна гэсэн мөлөөсөө хийж чадахгүй яваад байна штэ. Тэр чин тэр эрчим энергийг хэв дадалтай гүн барьчаад тэрнээс ингээд тавир гаргуулж чадахгүй штэ. Гэтэ мэдээд байгаа энэний цаана би гарах хэрэгтэй байгаа. Ингэчүүл бүх юм гоё болох гээд байгаа. Гэтэ чадахгүй байрмал амьд чинь тийм асар их хуурцсан, нэгтэрсэн тий итгэл үнэмшлэр бүр барьцалдсан маш тийм зурцсан эрчмүүд байдаг. Энергиуд, мэдрэмжүүд. Энийг тавируулна гэдэг чинь өөрөө одоо маш тийм том амьдралын бүр тий урд хон хизээч мэдэрч байгаагүй тэр боломжуудыг бидэрт нээж өгч байдаг. Асар их харах өнцгүүд энийг гэж байна. Тэгэхээр одоо ямар ч зовцсон хүн байсан тэндээс зэгцэлж чадхаар болчлаа штэ бид нар. Бидний ч одоо баг нэг төрөлхийн мэргэжилтэй энэ зовлонгоос чөлөөлөх болчиход байна штэ хүмүүсийг. Зовлонгоос чөлөөлөгдсөн хүнд тэдэргүй ингээд тавирчж байгаа хгүй дотор ертөнцийн баг. Жохон тавирхад л тэр дотор ертөнцөөс тавирсан эрчим энерги хүн рүү орж ирэхэд л хүн амьдралдаа цоо шин салхи, цоо шин өөрчлөлтүүдийг авч идэг. Тэгэхээр одоо бид нар дэлхийн нийтээрээ тэг ингээд гацчаад л гацаанаасаа гарч чадахгүй л олон сүнслэл явж байгаа гэсэн үг шүү дээ. Айчсан гацаанаасаа гарч чадахгүй. Итгэжсэн итгэл үншээс ангижиж чадахгүй. Сэвтчихсэн тий өвдчихсэн мэдрэмж зүрх-сэтгэлийн мэдрэмжүүдтэй ангааж чадахгүй. Тэгээд ингээд дахин үйлцээр хагаад дадал болсон хэв дадлаа тавьж чадахгүй. Зүгээр л бүр битүү юм л гацаанд яваад байгаа. Тийм бүх гацаа хийж ингээд тавируулах. Тэгэл тэр дотор ертөнц чинь эрх чөлөөний уур амьсгал орж ирнэ. Тэгээ энийг ингээд хүн өөрөө хичээгээд зүтгээд энийхэн цаашаа ингээд гараад үнэхээр эрх чөлөө рүү тэмүүлвэл тэр чинь байна. Зүгээр дотор чинь байна. Дотор чинь бүх юм байна. За тэгээд бид тэгэд бас урд нь ингээд нөгөө гадаад байгаа хөдөө орон нутагт байгаа хүмүүс ингээ онлайнаар авч явах завгүй байдаг гэсэн аахгүй. Одоо болохоор яг бид хэд ингээд олуулаа олцсон учраас хөдөө орон нутаг гадаадд байгаагаа ч онлайнаар авч яваад тэгээ үтхээр битээр хүрээд ир чадах галийнхнаа ч гэсэн битээр навж яваад цаашид бас яг энэ сэрэл зэхээр хувьсал хийх гэсэн хүмүүсээ ч гэсэн яг энэ арга замаараа зэгцээ болоод авч явах. Одоо ерөөсөө хаяхгүй гээхгүй нэгдэлтэй л байнга аваад явах юм байна шүү дээ. Одоо манай сургалтыг
төгсөөд сүнснийхаа энэ чадамжаар сүнслэг ертөнцөөр цаашаа өргөсөд явъя гэсэн болгоно гэхгүй хаяхгүй явах юм шүү дээ. Урд нь ч гэсэн сурвалж төгсөөд те. Одоо нэг ийм одоо жишээ нь дотор ертөнцийг нээхэд тэр хүний дотор өөрөө одоо ингээд байгаа бүхний л гарна штэ. Байгаа л гарна тийм үстэй. Тэгэхэд хүмүүс ингээд нөгөө сэрснээс хойш бүр одоо замаа алдлаа. Өөрийгөө одоо тэр сүнсний тэр диктат давтамжинд гүн автцсан зовлонт тэр төлөвүүд нь бүгд ингээд том утгаараа нээгдэж байгаа. Тэгээ тэрийнхээ одоо ингээд учрыг олж чадахгүй улам амьдралд нэм зовлон бэрхшээлүүд үүсээ. Тэгээ тэрийг ингээд нөгөө сэрээсэн сэхэрүүлсэн хүмүүсээ наацсан цэхэл одоо тий өөртөө ингээд бүр замыг ингээд бүр зовлонд оруулсан гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл тэ яг ингээд тэр хүний дотор хэрвээ тэр зовлонтой бүх зүйл нь байгаа юм бол тэр хүн чинь энэ амьдралд өвгөлийн үрээр хувь тавилангаар тэр болгоно зүгээр л татж байгаа штеп. Яг л сүнсэн чөлөөлөгдөхийн тулд тэр зовлонгуудаас тэр амьдралд нь одоо сэрэлж явагдахаар одоо юм доод давтамжинд гацсан их эрчим энерги ихтэй сүнсний туулалтай хүмүүс бол өөрөө ирэхгүй тэр хүнд болгон ачаа болгон сорио болгон өөрт нь ойр орхон их ихээрээ ирнэ штеп. Тэр инээсээ ачдаг. Тэгээ бусдад буруу өгдөг тий. Би баг энэ суултанд суугаад тэгээ дотроос ингээд нэгцэн энэ бүх юм ингээд би галзуурлаа гэв. Зарим хүмүүс үнэхээр галзуурмаар тийм эрчим энергиуд нээгддэг. Гэтэ тэр сүнс өөрөөс хэрчээд нь штэ. Тэрнийхэн цаана гарах гад байна. Тэрнийхэн цаана гарахын тулд л сүнсэнс хэрцээ яваад байгаа. Гэтэл тэр нэг юмныхаа учрыг нь одоо олоод, тайлаад, тавируулаад, ухааруулаад өгөхөөр тэр бүх юм ангижирчдаг бүр байхгүй болчдөг. Тэгэхээр одоо зарим хүмүүс ялангуяа тэр сүнсээрээ тийм эрчимтэй, энергитэй хүмүүстэй одоо манайхан нэг юм галзуурна гэж ярьдаг штеп. Галзуурна гэдэг чинь дотор ертөнцөөс мэдрэгч байгаа мэдрэмжүүд нь өөрийг ингээд бүр ухаан солиогүй юм шиг удирдаад тэгээ өөрөө бүр яагаад байгаагаа мэдэхгүй тэр бүх үйл явцыг гаргаад ахыг галзуурах гэж байгаа штеп. Өөрөөр хэлбэл маш хүчтэй мэдрэмж төсөөлөлд автдаг төлөвүүдтэй хүмүүс нэлээ галзуурлын эрчимд ингээд орох гэдэг байхгүй юу? Доод хэмжээстэй сэрхээрээ. Тэр дотроос нь л гаж иж байгаа шүү дээ. Хизээж байхгүй юм тэр хүн лөө оруулдаг байхгүй юу? Хизээж байхгүй зүйл тэр хүн мэдрэмж өгдөггүй. Дотор нь байгаа учраас тэр өдөгдөж гарч ирж байгаа. Ангаахтан тул. Тэр зовлонд мэдрэмжүүд ухамсар алган хувирагдахын тулд байхгүй. Энийг хүн бол ганцаараа туулж өөрөө ангаанаад бол хэцүү те. Тийм. Одоо манайхан донд ингээд яг сэрэлтийн замаар нэлээд туршлагатай болчлоо шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүстэй бид нар тулаал ажилтдаг. Зэгцлээл явдаг. Тэр хүмүүсийн тэр доор байгаа тэр их зовлонд мэдрэмжүүд, түүхийн мэдрэмжүүд те зовоод байгаа шалтгаануудыг бид нар дээр ухамсарын төлөвөөс нь мэдрэмжийг авч агаад ухамсарыг ингээд мэдэрч агаад хамгийн гүний алдаануудыг засаж өгч чадах хэмжээнд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрүүхэн дэндээ тэр мэдрэмжийг авч ирсэн бол чөлөөлөгдөд утаачгүй гоё болчдөг. Чөлөөлт авдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр ингээд хүмүүсийн нэг юм буруу ойлголтууд байдаг. Эннээс болоод тэднээс болоод ингэчлээ гэдэг. Тэгвэл таны дотор үнэхээр сайхан байсан бол ирэхгүй штэ энэ юм. Хизээч ирэхгүй таныг тааж. Байгаагаа мэдгүй дарагдсан учраас дарагдсан тэр их зовлон тавирж ижил сүнс сая хэрэгжүүлээд тавлаа шүү. Тэгээ тэрийг ангаахаа засагдтал гарч иж байна. Тэгээ энэ нь болгоны цаана учир шалтгаан байгаа. Энийг нь ухаж ойлгоод хувиргаж чадвал цаана гарц гаргалгаа байна. Энээс бол айх хэрэг алга тий. Зүгтах хэрэг алга. Ер нь бол ингээ бүрэн ховсон одоо төрөлтөн гэдэг чинь тий. Ямар ч зовлонгийн мэдрэмжийг эрчим энергиээр хувиргаж ухаан ухамсарын дээд төлөв рүү шилжүүлж чаддаг болсон. Тэгээд одоо бүх зүйлийг оюун ухаан, мэрэгэн ухаан, ухамсар гэдэг зүйлээрээ тунгаан бодох чадамжтай болсон. Дээрэс нь өөрхөн сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг ухамсаргүйгээр автах биш. Тэрийг ингээд удирдах те энэ үнээр надад байна. Энэ сэтгэл хөдлөл энэний учир шалтгаан юу ингээд нөгөө мэрэгэн ухаанаараа тэгээд олж ухаж ойлгочингуудаа нөгөө эрчим энергээр ховсгах үйлээр засдаг. Яагаад тэр хувиргах чинь бидэрт бүгдэнд нь ингээд одоо сэрэлтийгээ ховссон хүмүүс бий болтгоо гэхээр
бидний сүнсний тэр хамгийн дээд ухамсар, хамгийн дээд мэдрэмж гэдэг чинь өөрөө тэр чигтээ эрчим энерги. Химжээс олгонд байгаа. Хүн өөрөө олон хэмжээст амьтан шүү дээ. Амьтай, сүнстэй тий. Тэгээ тэр болгоно хүн ингээ ашиглаад өөрийнх нь дотор ертөнцийг яаж хувьсгаж болдог. А гэтээ манай сургалт болохоор яагаад заавал сургалт хийх ёстой болдог гэхээр энэ болгоныг ойлгуулахын тулд тий хүн болгонд нэг юм 1000 татаж ярихаа оронд бид нэр сургалтын арга барилал ашиглахаас аргагүй. Хамгийн гол нь сургалт болгонд нэг юм 1000 ярьдаг биш. Бүтэн тэр хүний сүнсийг мэдэрч ойлгож хацдаг. Тэнд хичнээн ямар бүлэг сүнсүүд суугаад яг яах гэдэг нь бүтэн ойлгодог учраас бүр ингээд маш уян хатан ямар ч давтамжгүй сургалт явуулдаг тийм. Ямар ч одоо тийм нэг юм давтдаггүй. Цар ганц сургалтад явдаг. Тэрэнд орж ирж байгаа одоо хүн болгон сүнстэй хүн болгон өөр өвдөл сүнстэй тулалт болохоор яг нэг хэв дадлаар явна гэж хизэж байна. Хизэж байхгүй шүү дээ тийм. За ингэ явдаг. Тэгэхээр эндээс өөрөөр хэлбэл бидний ийм эрчим энергийг удирдах, ухаарах тий энэ зүйл ингээд өөрсөндөө бүрэн нээх тий энэний урсгалыг ашиглаж чаддаг хүмүүс болж байгаа гэсэн үг. Одоо ер нь эрчим энергийг бүрэн ойлгож, энтэй бүрэн хувьсгаж, удирдах, эрчимтэй харьц сурсан хүмүүс л. Тий. Одоо жишээ нь ингээд за одоо юу гэдгийг нэг гомдлын мэдрэмжтэй за эцэг ихтэй ингээ гүн гомдсон байлаа гэж бодъё. За тэр чинь юм эрчим энерги таны зүрхэн үүдний тий нэлийн гүнд очоод гүн сууцсан эрчим энерги байхгүй. Энерги. Тэр тэнд ингээ бол зуураад тавирч чадахгүй яг тухайн акшн тий ямар цаг хугацаанд суугдсан яг тэр мэдрэмжээрээ яг одоо таны дотор мэдрэгтэй байж байгаа. Тэгвэл бидний одоо энэ хувьсгана гэдэг нь яг юу гэсэн үг юм гэхээр тэр эрчим энергийг үг ч гэсэн өөрөө энерги штэ. Үг энерги тэр давтамжтай тэр эрчимтэй энергитэй тий. Тэрийг ухаал яагаад тэнд суугдсныг нь ирж хайж олоод тэр эрчмээ гүнийг нь олоод тэрнийг үгэнд хувирахыг ухаал гэж хэлээд байгаа. Ухамсарлах гэдэг. Энийг хэв дадлаар мэдрэхийг тий өмнө нь авч байгаагүй тэр мэдрэмжүүд олгож ойлгохыг одоо ухаарах буюу ухамсарлах гэдэг. Тэгэхээр тэнд байсан тэр одоо зовиртой тэр эрчим энерги үгний эрчим болж хувираад өөрөөсөө гараад чөлөөлөгдөд би ингээд л заваад байсан юм биш тий. Би эцэг ихтэй ухамсаргүй тий тэр жоохон бахта гомдсон гомдлоос болоод би өдийг хөтлөгний зүрхэн урдан дээр тий энэ нэг эрчим энерги энтэй холбоотойгоор ахаад зөндөө эрчим энерги ирээ суугаад би бүр ингээ гүн тэр завирыг мэдрээ аваад байсан байна гэдэл тавирч идэг. За тэгээ энийг тавируулахаар тавирж явах процессд нь давхар тэр эрчмийг ингээ чөлөөлөх үйлдэл явчихдаг байхгүй. Хувиргах. Одоо бид хийж өөрсдийнх нэг ухааллыг авч эрчим чөлөөлөөс сурцсан. Бидний тэр эрчим тий ямар ч хүний яг тэр эрчмийг чөлөөлөд сурцсан байдаг. Тэгэхээр ингээд зэрэг юм явцдаг учраас тавирлалт аягүй сайтай. Тэгээ ухамсарч хурдан тэлдэг, мэдрэмж хурдан нээгддэг, дадалж хурдан солигддог. Ийм болчихдог байхгүй. Тэгэхээр одоо юу н хувьсан гэдэг чинь өөрөө энэ бүгдийг хэр хурдан хүлээн зөвшөөрч тий мэдрэх вэ гэдгийг л ойлголт байгаа зү. Тийм ерөөсөө л хүлээн зөвшөөрлөө байгаа ч тий. Хүлээн зөвшөөрөд дадлаасаа шин дадлал шилжилдэг. Тэгээ манай сургалтын онцлог болохоор ерөнхийдөө ингээд тэр хүнсний хамгийн дээд ухамсар мэдрэмжийг чичрүүлж сэрээж тэр төвшөнд нь хүртэл чөлөөлж өгдөг. Тэр сүнсийг чөлөөлөх, ангаах тий сүнсийг ингээд одоо энэ одоо бүх хүлээснээс нь салгах тал дээр ажилладаг учраас тэр сүнсний дээд ухамсар мэдрэмж сэргсэн цагт сая тэр хүн тэр дээд төлийн тэр ойлголт ухаарлаа сая өөрсдийн эрчим энергиэр ингээд биендээ тэ бодтоор мэдэрч эхэлж байгаа учраас энэ хурдан хувьсэл явагддаг. А тэгхгүйгээр ингээд зүгээр тархиараа хамгийн гацсан төлөвөөсөө тий гацхын дээр гацаад баглагдахын дээр баглагдсан тэр одоо
хувь хүний мөнтэй би гэж итгэж байгаа тэр одоо эго гэж ярьдаг штэ. Тэр үзлээсээ тэр дадлаасаа тэр сэтгэл хөдлөлөөсөө удирдах чадахгүй бүх юмнасаа ухамсаргүй байдлаасаа хүн өөрөө энэ болгоныг туулаад тэр дээдийн дээр чөлөөлтөд авна гэдэг чинь бүр хідэн төрөл авалтаараа хийж чаддгүй зүйл байхгүй. Дандаа тэр нэрээ бүдрээд алдаад явсан. Бүдрээд алтаагаа давтаад одоо дахин төрөл авалт хийгээд тэгээд ганц юусаа гацаан тэр яваад байдаг. Гэхдээ тэр байтгаа бидний сүнс энэ дэлхий дээр те бүх юмаа эргэн санаад төрж болно шүү дээ. Эргэн санаад өөргөө хин гэдгээ мэдэхгүй те та гацаатайгаа төрнө гэдэг чинь өөрөө сүнс те тэр олон төрөл авалтаараа гацаал байсан гэсэн үг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо хотод хувилгаад хүмүүс байдаг шүү дээ. Бид бүгд хотод хувилгаад болж чадна. Хамгийн гол нь тэд чинь санаад байгаа зү. Бага наснд ингээ өмнөх төрөл авалтынхаа дүрээ ингээ санаж идэг шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр ингээ таньждаг шиг бид нар тэ магадгүй энэ өөрчлөлтүүдээ хийгээд за энэ амьдралаасаа өгөхөөс өмнө нэлийн өөрчлөлт хийж өгчвөл дараа төрөл авалтандаа тэрийгээ санана. Өөрөөр хэлбэл сүнс олгоо олон төрөл авалтаар гаццсан учраас өөрийнхөө уг мөн чанараа мартцсан байдаг байхгүй. Бид нар ч одоо эргэн саналтууд одоо юу гэдэг нэг бага наснаасаа жоохноосоо нэг ийм болох юмс ийм хийх юмсан хүсэл байдаг ш дотоод бас тий. Тэр бол бас эргэн саналттай холбоотой зүйлүүд байгаа. Тийм штэ. Гэхдээ хүүхэд болгон төрөл өөрийнхөө мөн чанар нэг айлын хэдэн өгдөг бүгд өөр байгаа зү. Гэхдээ тэр нэг сургуулийн хүмүүжил нэг хүмүүс бол яг адилхан байх нь хэлсэн. Тийм. Тэгэхээр чин тэрэн дотор бүгд өөр ертөнцтэй л байна гэсэн үг байхгүй. За тэгээд та бүхэн маань одоо бидний энэ подкастын доор комент хэсэгт одоо өөрсдийнхөө сонирхсон асуултууд сэдвүүдийг бичээд үлдээгээд байгаарай. Би тэгэд тэнцэнс чинь сонирхсон сэдвийг чинь дагуу асуусан асуултын дагуу одоо подкаст одоо манай дээр одоо 7-8 багш нар байна. Ээлжлээд ингээд өөрсдийнхөө өгөл чадвар одоо туулаараа дамжуулсан туршлагаараа сэдвэр нь подкаст хийгээд явах болно. Манай Facebook хуудас бол YouTube сувгийн манай айл болох олон цааш нь түүгээж дэлгэрүүлж өгөөрэй та бүхэн маань. Одоо бид хэд чинь ямар ч баг сэдвэр ингэж чөлөөтэй ярих тэр чадамж маань дотроос нэгдээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо мэдхгүй чадахгүй зүйлгүй болоод байна. Ягдвал хүнд ийм юмнууд нь бүгд байдаг. Бидний одоо сүнс гацна гэж яриад байна шүү дээ. Гэхдээ юундаа гацж чадаа. Зүгээр л болно болохгүйд хүлэгдэжээ. Тэг ухамсаргүй айцсан зүйл рүүгээ ахиж ойртохгүй байх айхаас айх дээр айцуудаас болоод хүн өөрийгөө хорж чинь тий. Тэгээ дээрэс нь юмны учир жанцсан тэр шалтгааны тайлах ухаан алга. Тэр ухаанаас гадна тэр нэг бас ур чадвар гэж хэмжээсэн бас нэг чадал гэж байгаа юм л да. Бүр гүний тэр цаад шалтгааныг олж иж тэр тайлагдж байгаа болохоос биш. Наагур нь ухаж бас зөндөө болж штэ. Тий, наагур ингээ өнгөцгөн ингээ гаднаас өөрийгөө ингээ нэг төр ангаах гэдэг штэ. Чи бүр гүндээ тэр хамаг одоо гацсан шалтгаанууд буюу бидний тэр доод хэмжээсүүдээр тий бидний ингээ бүр гүн суудсан тэр үндэс гэдэг юм дээр л байгаад байгааг л ойлгоод үндсээ таньчих хэрэгтэй байна. Тий. Өөртөө дотраагаад цэцэг навч одоо өөр жимс юу юутай өөрөө яг хинбэ юу вэ гэдэг чинь таны бүтэцтэй таны сүнсний чинь тэр бүх суур дээдийн тэр дунд орчим тий тэгээд даалт ертөнц дотор чинь дандаа сайхан тэнгэр элчүүд байхгүй штэ тэр дотор чинь тэгээд бити дотор байдаг одоо чөтгөр шулмууд хүртэл биш штэ одоо хүний яриагаар бол тэг ингээд нэг айлгаад байгаа юм биш тий гэтээ үнэхээр бидний одоо тэр гацна гэдэг чинь тэр болгоно мэдхгүйгээр өөрөөр хэлбэл та нэг цэцэг байлаа гэхэд та ямар одоо гүн үндэстэй салааны хэрийн тий. Тэгээ дээрэс нь одоо устаа осгүй ямар төрөлд амьдарч чаддгийн эсвэл одоо натаас ингээд ямар үр гардгийн миний цэцэг ямар өнгөтэй тий навч маань ямар ингэдгээ ч мэдгүй тэр хүн тэнд нэг өөрийнхөө ингээд нэг хүлэн зөвшөөрсөн нэг одоо ишний нэг тэр хүн тэр хэсэг дээр нэг амьдарч чаа тий. Тэг ингээ өөрийгөө бүтэн мэдэхгүй яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо даалт ертөнц дотор гэдэг чинь та илдээ бол тэрийг хүлээмжшөрсөн мөн. Тэр навчны нэг иш
тэн дээр нэг хэсэгхэн юм энэ бол би итгэцэн явж байна. Гэтэл тэр чинь одоо таны далд гэдэг далтгийцэн юм дотор чинь тэр чинь ингээ бүтэн бүхэл утгаараа байж байгаа үстэй тэр бүх юм чинь. Тэгээд энийгээ зүгээр ингээ айхгүйгээр хүлэмжшүүлдэг. Тэ? Тэ. Юунд найдгийн өөрийгөө бүрэн бүтэн болно гэдэг чинь та сая өөрийгөө ямар чадвар чансаатай, ямар үр жимстэй те юунд зориулагдаж ургадаг, юу хийх гэж энэ дэлхий дээр ямар амьсыг тижээх гэж ирсэн юм гэдгийг ойлгох хэрэгтэй шин. Тэгэхээр өөрөөр хэлбэл сургалтанд ингээд таны дотор ертөнцид даагдсан байгаа болгоны чи уудалж илчлэх зүйлсүүд нэлээд өрнөл дүүрэн явдаг. Таныг бүтэн болгохын тулд ч үү тий. Тэгэхээр ингээ бүтэн болгох чинь тийм амар зүйл юурөөсөө биш байлээ. Тэр даалд ертөнцийг зүгээр дураараа уудалж тий тэрэн дотор байгаа бүх юмыг ойлгож ухаах чинь энгийн зүйл байсан байл шүү дээ тий. Бид нар тэрийг ингээд байгаа гэдгийг ч мэдэхгүй байгааг нь ойлгуулад өгдөгчгүй байсан учраас мэдэхгүй л явсан юм билээ. Тэгээ мэдэхгүй юмнаас хүн айдаг гэдэг шиг тий. Тэгээ өөрөө ийм хайцсан дунд ягаад ахаад завхыг гэдгээсээ хөтлөө айдаг учраас бид нар юус энэс гарч чадахгүйсэн юм. Тийм тэр нэг тухта бүстэй л байх гэдэг шүү дээ. Тухта бүстэй байна гэдэг маань л өөрөө тэрнээсээ гарахыг хүсэхгүй гэдэг чинь тэр чинь хайц байгаа шүү дээ. Тийм. Бид нар ингээ яг ясан дээрээ одоо за жишээ ингээ хүн бүтэн биеэрээ байхад та зүгээр нэг өөрийгөө тэ одоо эрхийн уруу гэж бодоод амьдарч байгаа. Эрхийн уруугаа би итгэцэн. Тэг босод бүх юм ингээд хүлэнж өргөө. Тийм. Даалт ихэд даарч. Тийм өөрхөн нэг хүссэн дүр дээр л байх гэдэг шүү дээ. Тийм. Өөрт нь таалагдсан нийцсэн зүйл дээ. Тэгэл эрхийн уруу та бүх хүмүүс юмыг эрхийн уруу шиг ээжилсүүлээл бүх юмыг эрхийн уруу алах гэж заавж амьдардаг гэх юм уу? Тийм өөртөө бас тааруулж амьдрах гэдэг шүү дээ. Өөртөө нийцүүлж тийм. Бусдыг нь болохоор хүлээмжшүүлж чадахгүй байгаа тийм. Тэсэн чинь ахаад нэг одоо амьдрал нь хань болоод ирсэн. Би 7 ор хороо гэж яадаг тий. Тэгээ би эрхий чи 7 ор гэд. Гэтэ чи 7 ор ах хэвээр би эрхий чи эрхий бол гэд ингээд хүчлээд. Гэтэл өөрөө өөртөө бүтнээч ойлгохгүй тийм одоо тийм мохог байхаа бид ингээд болох хэрэгтэй. Тэ? Энэ зүгээр л хүн хүлээмжшөөрөөд хүсгэд л нэгддэг зүйлс байдаг. Тэр даалд ертөнц гэл нэг тустай юм ерөөсөө байхгүй. Тэ? Бүх юм бүр маш энгийн гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. За өнөөдрийнхөө подкастыг энэ үрээд өндөрлөх үү? Дуусгах уу? За тий. Дараагийн подкаст хүртлээ түр баяртай. За